Өнгөрсөн жилээс эхлээд Баянзүрх дүүрэгт нэг зүрхний аян өрнөж эхэлсэн. Хэцүүх амьдралтай хэрнээ амьдралаа болгохын төлөө хичээж явдаг гэр бүлд хэрэгтэй байгаа зүйлээр нь туслах нь энэ аяны зорилгоо. Шуудан нүрс гурил будаа гэж тухайн айл өрхөд хэрэгцээтэй байгаа зүйлээр өнөөдрийг хүртэл тусалж байгаа. За харин энэ удаад улсын тэргүүний 115 дугаар цэцэрлэгийнхэн хүмүүнлэгийн үлсэд гар бие оролцож байна. Бүтэн жилийн хугацаанд цуглуулсан тусламжийн бараагаа өнөөдөр дүүргийнхэндээ гардуулж өгсөн юм а. Эцэг эхчүүд, ажилчид, хүүхдүүд өөрснийхөө санаачлагаар гэртээ илүүдэлтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг цуглуулсан байж байгаа. Өнөөдрийн байдлаар яг бид нар нэг бараа бүтээгдэхүүн одоо дунджаар 1000 төгрөгөөр гэж ботход сая гаруй төгрөгийн одоо материалыг өгсөн байж байгаа. Энийг бид нар одоо Баянзүрх дүүргийн засаг даргад гардуулж өгнө. 115 дугаар цэцэрлэг 180 орчим хүүхэдтэй тэд өнөөдөр бид Баянзүрхчийг зохиосон юм а. Аяллийн хүрээнд багш, хүүхэд, эцэгчүүд хамтраад агуултай ажлуудтай танилцсан. Тухайлбал Эвдээ 4 аймтан цогцлбор дүүргийнхээ өндөрлөг мөн цэргийн музейг үзэж сонирхсан юм а. Харин тэдний цуглуулсан тусламжийг үнэхээр хэрэгцээтэй байгаа хүнд нь хүрэхээ Баянзүрх дүүргийн нийгмийн хэлтсийн дарга Жавхлан ярьлаа. Тэгэхээр бид нэр одоо энэ зүйлийг буцаагаад яг одоо 5 дугаар хорооны иргэн гэдэг ч юм уу 115 дугаар цэцэрлэг байрладаг энэ хороон дээр эсвэл одоо бусад хорооныхоо иргэдэд яг амьдралын төлөө зүтгээд байгаа энэ иргэдийг нь бид нэр олоод яг тэр одоо зүйлсүүдийн хинт хэрэгтэй байна. Тэр зүйлсүүдийг нь бид нараас буцаагаад тэр иргэдтэй хүлээл гэж өгнө. Тэгэхээр энэ аян маань өөрөө бас нэг талаараа юм үйлчлэгээний аян боловч нөгөө талаараа бас маш сайхан юм сэтгэлийн буйны ажил гэж бид нараас ойлгож байгаа. Хүүхдүүдийг багаас нь дүүрэгтэй тайлцуулна гэдэг нь эх орноо хайрлах сэтгэлийн эхлэл болно гэдгийг цэцэрлэгийн багш нар хэлж байсан юм а. Эцэг эхчүүд идэвхтэй оролцож байлаа. Батцэг Батбаатар нар шууд мэдээллээ.